Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан алтан намрын энэ сайхан амжилт бүтээлтэй өдрийн мэндийг хүргье. Бид өнөөдөр энэ дугаараараа Монголын Сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн 21 аймаг болон 8 дүүрэгт хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаа болон эрүүл мэндийн төвийн диспансеруудтайгаа хэрхэн ажиллаж байгаа талаараа та бүхэнд хүргэх болно. 2003 оноос Монгол улсад дох сүрээгийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Монголын Сүрээтэй тэмцэх нийгэмлэг төслийн салбар хүлээн авчир шалгарч өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг явуулж байна. Энэ төслийн хүрээнд бол эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүдийг олон нийтийн дундаас сонгон авч сургалтаар бэлтгэн гэрээр эм хүргэн уулгах үйл ажиллагаа, мөн хоолтой эмчилгээ, сургалт сурталчилгаа, үүний зэрэгтээ илрүүлгийн явуулын багийн үйл ажиллагаа, илрүүлгийн үйл ажиллагаа зэрэг энэ олон үйл ажиллагааг бол энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж ирлээ. За үүнд 2004 оноос Монголын Сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн салбар манай аймагт байгуулагдаад бид нар түүнээс хойш бол одоо нийт 18 жил ингэж ажиллаж ирсэн байна. Сүрээтэй тэмцэх сэргийлэх одоо үйл ажиллагаанд төрийн бас байгууллагуудаа Сүрээтэй тэмцэх нийгэмлэг их мэтлэн төрийн бас байгууллагуудаа бол сүрээгийг одоо эрт илрүүлэг, онцлогоо, эмчилгээнд бол одоо хамтарч ажиллаж сүрээгийн одоо энэ тэмцэх үйл ажиллагаанд бол одоо өнөөдөр ихээхэн хувь нэмрийг оруулж ийн гэж ойлгож байгаа. Монголын Сүрээтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтраад ерөөхдөө доо тэмцлэгийг явуулж байгаа. Сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн нийт 29 сайн дурын идэвхтнүүд манайхтай хамтран ажилладаг. Эдгээр хүмүүс маань 7 хоногийн нэг өдөр манай Сүрээ диспансер дээр ирж бүтэн өдөр ажилладаг. Ингэхдээ болохоор тухайн өвчтнүүдийнхээ үйлчлүүлэгчдийнхээ эмийг савлах, авах, за дээрээс нь сургалт сурчлагаанд хамрагдах, за дээрээс нь өвчтнүүдэд хэрхэн зөвлөгөө өгөх, арга зүйн зөвлөгөө өгөх талаар хамрагддаг. За манай аймаг бол одоо сүрээгийн одоо сайн дурын идэвхтнийг бол одоо нийт 27 суманда одоо бэлтгэж ирсэн байгаа. За одоогийн байдлаар бол нэг 10 сайн дурын идэвхтэн өвчл гарсан одоо сумандаа бол ажиллаж ирж байгаа. Аймгийн төвд одоо 5, сумын төвд бол одоо мөн 5 одоо сайн дурын идэвхтэн ажиллаж байна. За сайн дурын идэвхтнээ бол бид нар одоо жил болгон сургаж тэднийг одоо чадахжуулж ирсэн. За сайн дурын идэвхтэн маань сүрээгийн одоо өвчтнийг одоо илрүүлэхэд бол өрхөөс эрсдэл бүлгийн хүмүүсийн судалгааг аваад эрсдэл бүлгийн хүмүүсээс очиж сүрээгийн асамж судалгаа авч тэднийг одоо с ิจ гтэй тохиолдлыг эмнэлгийн эмч ажилчид руу сүрээгийн диспансер руу илгээдэг. За ирсэн одоо иргэдийг бол бид нар нарийн шинжилгээнд хамруулж сүрээгийн онцлогоо шинжилгээнд оруулаад за сүрээ онцлогдсон тохиолдолд бид нар халдвартай хэлбэрийн эмнэлэгтээ хэвтүүлэн эмчилүүлж эрчим тэмчилгээ хийгээд халдваргүй улсын үргэлжлэх шатыг бол сайн дурын идэвхтний хяналтанд орвол эмчилгээг хяналттай эмчилэл, шууд хяналттай эмчилгээг бол явуулдаг. За ингэснээр бол одоо манай сүрээгийн эмчилгээний одоо тасалдал одоо арилж харьцангуй эдгэрэлтийн түвшин бол одоо сайжирсан байгаа. За энэ нь бол одоо манай сайн дурын идэвхтний одоо хувь нэмэр бол одоо ихээхэн байгаа гэж ойлгож байна. Халдвартай хэлбэрийн сүрээтэй өвчтнийг одоо халдваргүй болсон үед нь халдвартай бос сүрээтэй өвчтнийг бол одоо зарим нь одоо диспансераар эмчлэгдэх хугацаанд нь бол гэрээр бол эмийн бол өдөр бүгд харж болгодог байгаа. За ингэснээр бол диспансертайгаа нягт холбоотой ажлын үр дүнд бол манай төслөөр одоо эм зөөлгөж уулгаж байгаа хүмүүсийн өвчлөлтийн эдгэрэлтийн хувь бол маш өндөр гардаг. Таслалт бол байдгүй. Эмчилгээгээ гэрээр эм зөөлгөн уулгаж байгаа өвчтнүүд бол ерөөсө таслалт бол бүрэн зогссон байгаа. Хавьталтай бол гэрээр явж асуумж судалгааг бол одоо цаасан хэлбэрээр авдаг байсан бол одоо энэ оны 8 сараас эхлээд одоо захимаар авдаг болсон. Гэрээр им хөргөж өгөхөөс гадна нөгөө өвчтнийхээ ар гэр өвчтөн олон нийтэд асуумж судалгаа авах үедээ ч юм уу одоо им хугацаанд үргэлжийн байнгын одоо сургалт сурчлагыг бол тогтмол явуулдаг. Хамгийн ойр дотны хүн маань өвдөж энэ сүрээгээр маш их хүндэт им уухгүй байсан улмаас бас тэр хүн маань бас одоо өвдөж бас насаарсан байгаа. Тэгээд түүнээс хойш би ер нь энэ эмийг одоо заавал цагт нь нууж ингэж байж энэ хүн одоо энэ одоо сүрээ гэдэг өвчнийг ямар сайхан эдгэдэг гэдгийг би одоо өөрийнхөө бие сэтгэлээр ойлгосон учраас энийг одоо хүртэл ажиллаж байгаа.
хэцүү үе зөндөө тохиолдсон. Зарим үед бол одоо нохоогоо тавьдсан байх жишээтэй, аль эсвэл алга болсон байх жишээтэй, утсаа унтраасан байх жишээтэй. Зарим одоо улсад аягүй харигдaltaй гэрээрээ дүүрэн арчингууд ороод ирсэн байх жишээтэй. Одоо тэгээ тийм их бэрхшээлүүд зөндөл байдаг л. Тэгээ яг одоо аягүй хүнд байсан манад нэг хүн байсан л да. Тэгээ тэр бол одоо ингээ юм ууж байх үед би өрөөсө босохгүй, би өрөөсө өгөх юм хичээ гэдэг байхгүй. Тэгээ тийм байж болохгүй минь гэдэг. Тэгээ тэр маань өөр аюул сайхан болсон. Имээ уугаад бүр сүүлдээ өдөр болгон битэж хайрцаг. Одоо маш сайхан бүр хүүхд төрүүлсэн, одоо сайхан гэр бүлтэй болчихсон. Ийм сайхан яваг харахад надад үнэхээр сэтгэл багтдаг. Ийм ч учраас би энэ ажлыг тасралтгүй энэ олон жил зүтгэж байгаа юм л дээ. Сайн дурын ажилтан Нина маань эми минь авч өгч тэгээ би бүтэн 7 сар юм болж байгаад эдгэрсэн. Одоо хүмүүс маань бас сая энэ өнгөрдөг өвөл бас юугаад сүрээ тусаад тэгээ сая 9 сар хүртэл эмчтэгдэж байгаа. Тэгээд эмчлэгдэж явах хугацаанд маань сүрээтэй тэмцэх нийгэмлэгээс бидэнд хүнсний зүйл удирдал болгон өгдөг байсан. Энэ бид хоёрын бас амьдралд маш их тус нэмэр үзүүлсэн. За манай итгэгчнүүд бол энгийн иргэд байдаг. За энгийн иргэд маань өөрсдөө тодорхой хэмжээний одоо ойлголттой болсон сүрээтэй өвчтнүүдийн арга гэрт бол очиж тэднэрт бол сургалт сурчлагыг бол бас давхар хийдэг. За мөн одоо зарим одоо хүмүүсийг бид нар дуудах шаардлагатай, үзэх шаардлагатай тохиол сайн дурын итгэгчнэрээ дамжуулж одоо дуудах, өвчтнийг одоо эрүүлж хяналттай эмчилгээг нь одоо хамтарч одоо хийж тэднэртэй ярилцаж ямар тулгамдсан асуудал байна. Өдөр болгон одоо бас сүрээгийн диспансер дээр ирж явах боломжгүй юм иргэд байдаг. Тийм одоо өвчтнүүдэд бол бид нар сайн дурынхаа итгэгчдэнд бол өгөөд тэд нар гэрт нь очиж одоо тогтмол цагт одоо ямиг нь харж уулгадаг. Ингэснээрээ бол одоо манай аймаг төдийгүй ер нь бол одоо Монгол улс даяар бол одоо сүрээгийн эмчилгээний бол эдгэрэлтийг одоо нэлээ одоо сайжруулахад бол ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж ойлгож байна. За тэгээд сонгон архан дүүргийн маань төвийн бус, толгойд бус, баян өшөө бус, өнөр бус гэсэн 4 бүсэд хуваагддаг. Эдгээр бүсүүд маань болохоор нэлээд аслагдмал байрлалтай. Дээрээс нь амжиргааны түвшин нэлээд доогуур, нийгмийн асуудал, нийгмийн тулгамдсан асуудалтай иргэд маш их байдаг. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй, орон гэргүү тодорхой хаяггүй хүмүүс нэлээд их байдаг. Ийм учраас доод эмчилгээний маань сайн дурын итгэгчнүүд маань гэрээр нь очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Тухайн өдөр өдрийнх нь эмийг гэрт нь очиж харж уулгах, дээрээс нь эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж өгөх ийм талаар нэлээд сайн дэмжлэг үзүүлдэг байгаа. Тэгээд дээрээс нь ийм сайн дурын итгэгчнүүд маань нэлээд дандаа тэтгэврийн насны ийм хүмүүс ажилладаг. Тэгээд эдгээр хүмүүстэй бас ингээд бүтэн өдрийнхөө 7 хоногийнхоо цаг завыг гаргаад ингээд хол газруудаар ингээд төртөлгүй явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаад нь талархал илэрхийлмээр байна. Эрүүл мэндийн сайн дурын итгэгчнүүдээр гэрээр им хөргөж байгаа үйл ажиллагааны эмчилгээний амжилт сүүлийн жилүүдэд тогтвортой 98% байгаа нь бол бидний бас үр дүнг харуулж байна. Тэгээд энэ үр дүнгийнхаа хүрээнд хүнд хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар бас эрүүл мэндийн яамнаас бас шалгарч ийм өргөмжлөлийг бас авч байсандаа бид нар талархалтай байдаг. Сүүлийн ер нь ковидоос хойш бол сүрээгийн өвчлөл ихсэж байна. Энэтэй холбогдуулаад манай Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг болон ер нь бусад улсын байгууллагууд маань хүртэл сүрээгийн эрт илрүүлгийн тал дээр маш сайн анхаарч ажиллаж байна. Ялангуяа Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн манад нөгөө ер нь бол сайн дур итгэгчнүүд гэж байдаг. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн энэ итгэгчнүүд маань сүрээг илрүүлэх ажил дээр илүү түлхүүцээр ажиллаж бид нарт асуумжийн аргаар болон биеэр авчирч үзүүлэх хэлбэрээр эрт илрүүлгүүдийг явуулж эмчилгээнд сүрээг илрүүлж оруулж байна. Үүнээс гадна бол бид нар илрүүлгийн үйл ажиллагааг бол бас хийж байна. Илрүүлгийн үйл ажиллагааг эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд асуумжийн аргаар аваад энэ үйл ажиллагааг 2018 оноос эхлээд явуулсан. За 2018 онд бол бид нар 62 хүнийг сүрээтэй хүнийг илрүүлээд эмчилгээнд хамруулж байсан болвол 2021 онд 433 хүнийг эмчилгээнд хамруулсан. 2022 оны 9 сарын байдлаар 335 хүнийг сүрээгийн
сүрээтэй хүмүүнийг илрүүлж эмчилгээнд хамруулан одоо эмчилгээгээ хийлгээд явж байгаа нь бас үр дүнтэй байна. Сүрээгийн эрт илрүүлэг үзэлгийн хувьд болох юм бол сайн дурын идэвхтнүүдийн маань авчирсан с ิจ гтэй тохиолдлууд ерөнхийдөө бол толгой дараалан сүрээ эрэг гарч байгаа. Эсвэл сүрээ зургандаа өөрчлөлттэй гарч эмнэл зүгээр орох нь ерөн 100-ны 70-80% тай байдаг. Учир нь хэмээн сайн дурын идэвхтнүүд маань ер нь Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг энэ дооцсон эмчилгээнд сайн дурын идэвхтнүүдийг оруулаад 20 жил болж байгаа учраас нөгөө сайн дурын идэвхтнүүд маань гарцсан, дадсан байдаг. Тийм болохоор хамгийн дөхөмтэйгээр хамгийн сүрээтэй с ิจ гтэй байх хүмүүсийг бид нарт авчирж өгдөг. Ингээд нөгөө с ิจ гтэй тохиолдлоо эхлээд эмчид авчирж өгнө. Асуумжийн аргаар болон нөгөө өөрөө дагуулж биеэр дагуулж ирэх ч юм уу гэх байдлаар авчирч өгөөд тэгэнгүүт бид нар цаашаа эрт илрүүлэх үйлчилгээ хийдэг. Хийх явц нь бол эхлээд хүнээсээ асуумжийг нь лавлаж авна. Тэгээд рентгенд оруулна. Тэгээд цаашаа рентгенд дээр маань сүрээгийн с ิจ гтэй байх юм бол цэрний шинжилгээ аваад өрхөц эргийг сүргийг нь ялгаад ингээд эмчилгээнд оруулдаг байгаа. Тэгэхээр энэ нөгөө хүмүүс сайн дурын идэвхтнүүд маань их туршлагатай учраас бидний эмчилгээ өвчлөлийг илрүүлэхэд маш төхөмтэй болдог сайн талтай байгаа. Сүүлийн үед бол цахимаар үйл ажиллагаа явуулахад нь бас нэлээд анхааран ажиллаж тэднийг бол сурахаас гадна бас энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Инхээр бас цахимаар бид нэр бол энэ гэрээр им хүргэлтийг имийг хянж уулгах, за мөн илрүүлгийн асуумжаа бас цахимаар авах энэ үйл ажиллагаануудыг хийж байна. За бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг Global сангийн хөтөлбөрийн хамт олон диспансерийн хамт олон Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн төслийн ажилтнууд болон эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудаа цаашдынх нь ажилд амжилт хүсэж эрүүл энх сайн сайхныг хүсэн өрөөё. Дараагийн дугаараараа дахин баяртай уулзахын өрөөлийг дэвшүүлье.